За сайн байцгаана уу. За юун төрөнд өнөөдрийн сүүлчийн ихтгэлээ эхлэхээс өмнө та бүхнээс нэг асуулт асуумаар байна. За асуулт гэжтэй нэг даалгавар заяа. Энд мөрөөдөлтөө хүн байна уу? За байгаа. За мөрөөдөлтөө хүн болгоныг би 2 удаа алгаа ташаасаа гэж өгсөж байна. 1 2. За тэгвэл тэр мөрөөдөлтөө хүрч чаднаа гэсэн итгэлтэй, зүрхтэй, бодолтой хүн байвал 3 удаа алгашаарай. За баярлалаа. За өнөөдрийн та бүхний зорчиж байгаа агаарын хүлгийн хамгийн сүүлчийн хэсэгч Алдар Дэлгэр байна. Би Орхоос улс сургуулийн 11-ийн Б ангид суралцдаг. За Монголд би 1-ээс 8 дугаар ангийнхаа хагас жил хүртэл суралцсан. 8, 9, 10 дугаар анги бол Австрали улсын Сидней хотод хуучин боловсролын сайд байсан JJ Cahill-ийн нэрэмжит сургуульд бол сурч төгссөн. Манай өвөөм 2 Баянгор аймагт насаараа физикийн багш эмч хийсэн. За тэр ч гэхээр юм уу би одоо өвөөмөртөө маш цагийг өнгөрөөдөг байсан. Тэгээд миний босод бол маш анхаардаг байсан. Тэгээд яг Монголд сурж байхдаа бол би мөрөөдөл гэж яг юу гэдгийг мэддэг байсан. Хүүхэд ингээл те за хичээлээ сайн байх ёстой юм байна. Тэ эмэйл тоглоод ингээд өөрийгөө азартай байх ёстой юм байна гэдэг зүйлийг би мэддэг байсан. Гэхдээ яг би Австрали яваад яг өөрийнхөө одоо яг мөрөөдлийг би олсон гэх юм уу? За тэгээд Австралид би хамгийн анх ангийнхаа хаалгаар осноод аягүй сайн тод сандаг байхгүй юу? За одоо ингээд шинэ нөхдүүд яах болдоо? Би ер нь яаж хүлээж авах бол тий? Ер нь намайг Монголоос ирсэн гээд ер нь одоо гадуурх болоо гэдэг тийм айс одоо амар том байсан. Тэгээд яг намайг орсон чинь миний төсөөлж байснаас бүр шал өөр зүйл намайг хүлээж исэн. Бүр ингээд тий 6 ТV 200 гаруй улсын 400 гаруй ингээд тийм хүүхдүүд манаас сурж исэн. Маш тийм одоо culturally diverse буюу өөрөөр улсын өөрөөр солиос ирсэн тийм царистай хүүхдүүд хүлээж исэн. Яг л тийм одоо салаачиг гэх юм уу? Яг тэр орчинд бол би маш хурдан одоо ингээд уусан гэх юм уу? Яг тэр утгаараа миний одоо амьдралыг харах өнцөг, хүнийг харах өнцөг, өөрийгөө олох тэр одоо өнцөг бол маш хүчтэйгээр одоо өөрчлөгдөжсэн гэж хэлж болно. За тэгээд Австралид бас нэг өөр юм юу гэхээр чи 14 наснаас дээштэй болвол ажил хийж болно. Цагийн ажил 7 хоногт 24 удаа. Тэнгүүт манай анги удирдсан багш тухайд юу гэдэг байсан бэ гэхээр ер нь ингээд тийм үү чи ямар нэгэн байдлаар Алдраа Алекс миний англиг Алекс гэдэг байсан. Чи ямар нэгэн байдлаар ажил хийж үзээрэй. Ер нь ингээд заавал мөнгөний төлөө биш харин өөрийгөө хөгжүүлэхийн төлөө чи ажил хийж үзээрэй гэдэг байсан. Тэгээд манай найзууд дандаа нэг бол одоо ингээд зөөгч, кафе, кофе хийдэг, аль эсвэл өөрсдийнхөө чадах зүйлээр ингээд цагийг ажилладаг байсан. За би ч тухайд гэх юм бол нөгөө нэг уучраа мэдгүйтэй дөнгөж нөгөө Монголоос ирсэн гадаад ямар ч тийм туршлагагүй нөхөр тухайд шууд нөгөө нэг одоо available positions гэж хайгаад хайсан чинь KFC гарч иж ирсэн. Яг миний амьдардаг хотын яг нөгөө нэг надаас 2 км-ийн зайтай KFC байдаг гэсэн. Тэр KFC-д би өргөдлөө явуулаад хамгийн анх нөгөө нэг drive-thru-гийн захиалга авдаг би тийм одоо байршаал орж исэн. Тэнгүүт яг одоо би та нарт илтгэлээ өгөхдөө ашиглаж байгаа энэ одоо энэ микрофон шиг би тэр одоо төхөөрөмжийг ашиглаад би захиалга авдаг гэсэн. Машинуудаас ингээд машинтаа унаад орж ирлээ би болохоор за танад ямар захиалга авах гэдэг гэсэн. Тэнгүүт би хамгийн анхны захиалга аймаас сандаг байхгүй юу? Над нэг одоо нэг энтэй өхнөө зааж ирсэн зөө. Одоо чи ингээд эхлээд хүнтэйгээ мэдлэн захиалгыг авна. Тэгээд систем дээр чи тэр мэдээллийг оруулах хэрэгтэй гэсэн байхгүй юу? Тэгээд би чинь за гэд хэлсэн. Надад нэг л удаа заасан зөө амар муухай. Би тэгээд тохойд за гэж хэлчихэл намайг хаяад явцсан. Тэгсэн чинь нэг машин ирээд зөө амар том ингээд Land 300-тай машин ирээд нэг зингэр бокс тагдаг байхгүй юу? Нэг шиг зингэр бокс $12 50 центийн үнэтэй гэсэн. Тэнгүүт би ямарсан за зингэр бокс мэдээд байгаа. Тэнгүүтээ нөгөө компьютер дээр зингэр боксоо дарцсан заяа. Тэнгүүтээ add on гэдэг хэсэг байсан байхгүй юу? Тэрийг нь би учрыг мэдлгүй энийг одоо дээшлүүлэх юм байна гэдэг одоо байдлаар ойлгоод дарсан чинь 10 шиг зингэр бокс болоод төлбөрөө $12 50 цент биш $125 төлсөн. Тэгээ би чи амар нөгөө нэг одоо асуудалд ороод яна юу хийч яаваа гэд тохойд амар сандарч исэн. Гэхдээ тэр үйл явдлаас биш би хизээч дахиад захиалга алж байгаагүй. 2 жилийн хугацаанд би Австралид KFC-д ажиллаж байхдаа. За тэгээд 2 жилийн хугацаанд би тэр салбартаа ажиллаж байхдаа 2 удаа жилийн шилдэг салгаж гисэн нэр зүүж исэн. Тэгээд тухайд би McDonald's ажиллаж исэн 6 найзгаа хүртэл би ингээд KFC-д уруулан ингэж оруулж ирчихсэн. Өөрөө бас тухайн зүйлийг ойлгосон учраас эндээс та нар юу арч болох вэ гэхээр хүний амьдралд бид нар алдаж болно. Бид нар мэдгүй зүйлээсээ болж ингээд одоо асуудал унж болно. Гэхдээ тэр болгон та нарын одоо хөгжилд маш том хувь нэмэр оруулдаг. Бид нар алдаа болон тэр асуудлуудыг одоо уналт биш өсөлт гэж харах хэрэгтэй.
За тийм ээ. За тэнгуут манай найзалдаг байсан найзууд бүгдээрээ нийгмийн идэвхтэй боловсролын сайдын залуучуудын зөвлөх, сургуулийн суртын зөвлөлийн сайн дурын клубын тэргүүн, скаутын холбооны залуучуудын өдөртөгч гээд маш тийм нийгмийн манлайлал сайтай хүүхдүүд байсан. Яг миний найзалдаг байсан найзууд. Тухайд би найзуудаараа маш их бахархдаг байсан. Бараг л те би ийм найзтай шүү гэд бараг хүмүүс нөгөө нэг флекс хэмжээний те би хүнд атгарддаг байсан. Харин тэдний амжилтаар би өөрийгөө төсөөлдөг байсан. Нэг өдөр ч гэсэн те би өөрийнхөө чаддаг зүйлээрээ ингээд үе тэнгийнхаа найзууд ах эгч дүү нартаа би ингээд гоёор нөлөөлөндөө гэдэг надад тэр хүсэл бяцхан тэр одоо мөрөөдлийн ингээд оч надад хасч исэн. За тэгээд маа найзууд нөгөө нэг 8 дугаар ангийн хагас жил болж исэн үлрэлийн. Яа нөгөө нэг сургалтын зөвлөлийн сонгуул эхлээд би яг 8 дугаар ангиасаа манай 8 дугаар ангиас нэг эрэгтэй нэг эмэгтэй сонгогддог. Тэгээд би тухайн үедээ эрэгтэй хүүхдийн квотан дээр өрсөлдөөд 71% санал харуулт гарч исэн. Тухайн үед бол би нэг зүйлээс маш их айдаг байсан. Миний амьдралдаа айдаг байсан хамгийн том нэг зүйл бол тавилга байсан. Нэг төрлийн тавилга. Тэр тавилга юу вэ гэж бодож байна? Энэ дэр би Монголд сурч байхдаа юун олны өмнө ярих те танихгүй үнтэй хаз би маш их ичиж айж зовдөг байсан. Магадгүй энд сууж байгаа та нар ч гэсэн тийм айц байж магадгүй те намайг яаж хүлээж авах бол ер нь би таалагдах болов өөрийнхөө одоо тэр талаар таамаглал дэвшүүлэх л ерөөсөө бидний айцын хамгийн эхлэл байдаг. Гэхдээ миний найзалдаг байсан найзууд тэр нөгөө нэг одоо миний толгойд төрсэн бяцхан тэр одоо мөрөөдлийн оч тэр айцаас илүү хүчтэй байсан. Сайн манай өмнөх нисгчдийн хэлсэн тийм үү? Айц бол айцын цаатах амжилтыг харна гэдэг бол амжилтын хамгийн ихний алхам. Гэхдээ тэр айцын цаатах амжилтыг давахын тулд та нарт мөрөөдөл хэрэгтэй. Мөрөөдлөө олсон хүн тэр айц хэр том байсан ч хамаагүй мөрөөдлийнхөө төлөө хийдэг л байхгүй юу? За тэгээд сургуулийнхаа суртын зөвлөлийн 8 дугаар ангийн төлөвлөгчөөр ерөнхийдөө бол 1 жил ажиллаад дараа жил дахин сонгогдоод бүр цаашлаад Сидней хотын 15 залуу төлөөлөгчдийн нэгээр бол ажилласан. За тэгээд бас дээр харж байгаа бах Австралийн босрлын яамны бас нөгөө нэг можийн төлөөлөгчийн бас одоо позишн бол надад бас боломж олцсон. Гэх мэтчлэн одоо Австрали улсад миний хүүхдийн оролцооны байгууллагын манлайллын аяллаа маань эхлэл бол анх ингэж эхэлжсэн байгаа. Энээс би маш их сурсан. Хүн ер нь те зөвхөн өөрийнх нь төлөө амьдрах ёсгүй юм байна. Өрөөлийн төлөө бас ингэ те өөрт байгаа бүхий л боломжоо зориулах юм бол магадгүй хэний ч төсөөлж чадаагүй амжилтыг бид нар гарах боломжтой гэж бол би хувьдаа маш итгэдэг. За дараа нь би Монголд сурч байхдаа миний хичээлийн голчтон 98-аас доош байдаггүй байсан. Энд сууж байгаа бас манай зарим багш нар намайг таньж байгаа бах. Би 8 дугаар ангида хагас жил сурж исэн. Хим, биологи, физиктэй бол бас л сайн хөгт байсан. Яг одоо нэгтэй маань сайн биш л те. Гэхдээ би өнөө нэлээд сайн хөгт байсан зөө guys. Итгэхгүй байж болно. Тэгтээ яг би ингээд хараад би хамгийн шилдэг нөгөөг байхгүй юу? Би тэр хичээлээрээ ангиа ч юм уу, сургуулаа ч юм уу, улсаа би ямар нэгэн олимпиадад би одоо төлөөлж үзээгүй. Улсдаа Монголд байхдаа штэ. Гэтэл Австралид намайг 9-р 8 дугаар ангид очсон жил манай ээж, манай шинжлэх ухааны багш намайг Коперникус гэдэг олимпиадад оролцооч гэдэг надад тийм шаардлага ч юм уу тавьсан байхгүй юу? Тухайд бол би гайхчихсан. Нөгөө нэг сайн манай өмнөх илтгэгчдийн яриад байгаа айц гэдэг зүйл чинь бүр мотор орж иж байгаа байхгүй юу? Би Монголдоо ордоггүй байсан. Би Австралидаа ч орохгүй байхад яагаад би энэ олимпиад оролцох ёстой юм бэ? Харин $20 гар зэм биш үү гэдэг бодол надад төрж исэн. Гэхдээ нөгөө нэг сургалтын зөвлөөр нөгөө айцаас илүү мөрөөдөл чухал юм байна гэдэг зүйлийг ойлгосон хүн чинь за maybe би оролдоод үзэх юм бол магадгүй миний төсөөснөөс илүү гоё үр дүн гарах юм болов гэдэг одоо бодол төрж исэн. Тэгээд би оролдоод үзсэн тухайн 3 жилийн өмнө би хамгийн анхны олон улсын олимпиадад оролцоод Австрали улсад төлөөлөөд хүрэл медаль авч ирсэн. Тэгээд дараа жил нь би Америк нэгдсэн улсад тэр олимпиад биологи болон эрүүл мэндийн төслийн олимпиад байсан. Оролцоод Австрали улсын нэрийн өмнөөс би хүрэл медаль авч ирсэн. За тэр оролцсон туршлага, мэдлэг бол надад маш үн цэнтэй байсан. Яагаад гэвэл би амьдралдаа хизээч ийм одоо академик талын шагнал авч үзээгүйсэн. Үнэхээр гоо санагдсан надад. Миний амьдралын хамгийн тод мөчүүдийн нэг гэж хэлж болно. Тэр тод мөчүүдээс болж надад бас нэгэн мөрөөдөл авсан байхгүй юу? Магадгүй те Монгол улсад надтай чацуу, надаас дүү, надаас ах их хүмүүс ч гэсэн те энэ одоо сайхан одоо мэдрэмж мэдээллийг бас авах боломжтой юм биш үү гэдэг надад бодол төрж ирсэн. Тэгээд тэр жилдээ би тухайн олимпиадынхаа хороотой ирж хагаад Нью-Йоркт болсон раунд нь би волонтер хийжсэн. Одоо ингээд те манай орхоос сурвал маш олон волонтер хийж байгаатай адил би өөрөө ч гэсэн нэгэн цагт маш олон волонтер хийжсэн.
За цаашлаад энэ боломжийг бас Монгол хүүхдүүдэд түгээгээд өөрийнхөө туршлагыг бас илүү сайжруулъягээд өөрийн төрийн бас сургуулийг өөр натаа адилхан тийм одоо хүсэл зоригтой хүмүүстээ нийлээд аз бог талдар нийгэм төрийн мосгоо байгуулад өдгөө 3 жилдээ болж байна. Энэ хугацаанд 253 хүүхдийг бол дэлхийн 8 улс руу амжилттай явуулсан байна. Энэ тоонд манай орхон улсын сургууль гэсэн 3 хүүхд байгаа. Манай ингээ хамөрөн 8 дахь ангийн хүүхд байгаа. Гэх мэтчлэн тэр 9-р 8-р ангийн алдар дэлгэрийн магадгүй би чадах байх гэсэн бодлол өнөөдөр 250 хүүхдийн CV-д бичигдэх хэмжээний том шалтгаан болсон байхгүй юу? Тэгэхээр та нар өөрсдөөс нэг асууад үзээрэй. Магадгүй би ч гэсэн тийм үү? Өөрийнхөө дуртай зүйлийг олоод яг энэ хүссэн хайртай сонирхолтой зүйлийнхээ төлөө би хичээх юм бол магадгүй би маш гоё том боломжийг би нээж чадах юм болов уу гэдэг бодлыг өөртөөсөө асууад үзээрэй. За цаашлаад Монгол улсад суурьшаад ирэхдээ би Монголын хүүхдийн оролцооны малгай байгуулах болох Монголын хүүхдийн зөвлөлийн 4-р үе дэд тэргүүн 51% салаар сонгогдсон. Одоо бас хичээлийнхээ хажуугаар амжуулаад явж байгаа. Энэ бол ердөө л нэг тэр бодлоос эхэлсэн. Яг энтэй адилхан. Нөгөө нэг бид нар хин дээр үздэг штэ. Chain reaction буюу те гинжин хэлхээний урал шиг чи нэг айцаад аваад нэг өөрийгөө олоод нэг мөрөөдлөө олчих юм бол цаашлаад хязгааргүй боломж танарт гарч ирдэг. Хязгааргүй шүү. Тэр боломжийг л та нар олоод атгаж авах хэрэгтэй. Биднэрт одоо боломж байна. Миний хэлтгэлийн сэдв. Өнөөдрийн өөрчлөлөөс өөрийгөө бүтээх хэрэгтэй. Яагаад заавал бид нар маргааш гэж хойшлоод байгаа юм бэ? Та нарт одоо ч биш штэ. Энэ тахимд сууж байгаа чинь хүртэл өнөөдрийн өөрчлөлтийн чинь эхлэл авахгүй юу? Нэг бодоод үзэх юм бол. За тэгээд өмнөх нисгэгчдийн бас хэлсэн нэг зүйл байгаа тийм үү? Энэ айцын цаана бол мэдээч бидний мэдэхгүй, бидний харж байгаагүй, бидний урд өмнө мэдрээгүй маш тийм одоо бэлэг бидний хүлээж байгаа. А тэр айцыг даваад амжилтыг авахын тулд та нарт мөрөдөх хэрэгтэй. Тийм учраас би дөнгөж сая энэ тахимд байгаа хүүхд болгоноос би та нар мөрөөдөлтэй гэж асуусан. Хэрвээ та нар мөрөөдөлтэй болвол тэр мөрөөдөл та нарыг ямар ч урд чинь obstacle буюу саад бэрхшээл байсан ч та нар тэрийг давж чадна. Та нар айцаад авч чадна. Та нар мөрөөдлөө биелүүлж чадна. Гэхдээ хамгийн хэцүү хэсэг бол мөрөөдлөө олох явдал. Өөрийгөө олох явдал. Чи яг юунд дуртай юм? Юунд сайн? Юу чамайг аз жаргалтай болгох юм? Энэ амьдрал чамайг юу хөдөлдөг юм бэ гэдэг асуултыг та нар олох хэрэгтэй. Энэ л та нарын хамгийн том бэрхшээл. Энийгээ давчих юм бол айдас, мөрөөдөл, бусад зүйл жижигхэн юм шиг харагдана. Яагаад гэвэл та нарт биелүүлэх даалгавар байгаа. А тэр даалгаврын төлөө та нар өөрт байгаа бүхнийг зориулж чадна гэж би бол бодож байна. Өнөөдөр Монгол улсад 883 ерөнхий бослын сургууль сурж байна. Сая 300 мянга 0-18 насны хүүхдүүд. Үүний 80% нь улсын өмчийн сургууль. Өнгөрсөн жил би яг энэ нөлөөлийн ажлаар хөдөө орнуудад явхад нэг зүйл анзаарсан. Хүсгэл аймагт нэг сургууль өвлийн цагаар одоо хүртэл гал түлж сургуулаа дулаацуулдаг. Тэр хүүхдүүд яг энэ тахимд сууж байгаа 80%-аас босод 20% байгаа хувийн сургууль сурдаг хүүхдүүд шиг Cambridge-ийн одоо энэ AS, IGCSE, A-level-ийн шалгалтаа өгчөөд дараа нь ямар гоё амжилтанд хүрэх вэ? Өнөөдөр бидний шиг TEDx event-ээс ямар зүйлийг ойлгож авах биш. Харин яаж даарахгүй шиг, яаж хүнтэй шахалцаж суухгүй шиг, яаж тухтай, яаж багшийнхаа өөдөөс хэрэлдэхгүй, багшийн хүрэлцээний асуудлын талаар санаа зовхгүй шиг боловсрол эзэмш тухай бодож байгаа. А та нарт харин эсрэгээрээ мөрөөдлөө олоход илүү их боломж байна. Энэ сайхан хүрэлцээтэй анги тамхим, энэ сайхан боловсон хүчин, энэ сайхан туршлага, мэдлэг, боломжууд. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа ганц зүйл бол өөрт байгаа бүхий л боломжоо ашигла. Энэ бүхий л боломжоо ашигласан цагт нөгөө нэг яриад байгаа өөрийгөө олох, мөрөөдлөө олох гэдэг зүйл та нарт илүү ойрхон санагдана. За эцэст нь өнөөдрийн туршид 9 нисгэгчтэйгээ хамт 9 өөр газраар зочсон агаарын хөлгийн нийт зочид та бүхэндээ маш их баярлалаа. Манай агаарын хөлөг Орхон хасуу сургууль дээр эргээд газартлаа.